Та бүхэндээ Монгол цаг хүртэлийн систем Nano Time математик системийн танилцуулгыг өгч байна. За энэ систем нь болохоор веб технологиос суурилсан бүрэн автомат систем лээ. За нэвтрүүлж явахдаа time цаг nanoос цаг-ийн үндсэн хаяг руу орно. За одоо энэ нэг тест ихээр орж үзье. За ингэж ороод одоо энэ зэснүүдээс өгдөл оруулах тэгээд ерөөс одоо палаш болон сүлжээгээр мэдээлэл оруулна. Ажлын нэр оруулах, ажлын хэсэг, цаг хүртэлийн тайлан харах хэсэг, хэлтс мэдээллүүдээр ангилах, хичээл зөвлөгөө, санал хүсэлт хэсэг байна. За өгдлийг одоо чинь оруулахдаа энэ палаш хэсгээр мэдээллүүд одоо цаг хүртэлийн төхөөрөмжс мэдээллүүд оруулна. Жишээ нь энэ хичээл хэсэг дээр энэ монголоор одоо бүх хичээлүүд байх хэвээр энэ видеочолнууд нь байна. Энэ Facebook хаягаар холбогдох хэл энэ хаягаар холбогдно. За биднээс л олох зүйл энэ утсаар. За одоо энэ цаг хүртэлийн төхөөрөмж дээр очиод палаш хэсгээр өгдлөө авахдаа etlog гэсэн хэсгээр нь одоо чинь мэдээлэл төхөөрөмж дээр очиод мэдээлэл оруулах гэсэн. Etlog гэдэг меню рүү одоо чинь админ хэрэгтэй хүн нэвтэрч ороод MQ гэсэн тавшин дээр удаан дараад дарангууд цаашин зургаараа админ хэрэгтэй хүн нэвтэрч орж пенддрээр флашын царгаа тэргээр даунлоод хэсэг даунлоод etlog гэдэг хамгийн дээд хэсэг хоолойдын ч мод татаж аавна гэсэн бүх хэсгүүд. За ингээд төхөөрөмжөөс одоо флашн дээр өгдлүүд автсан бол өгдөл хэсгээс рүү компьютер дээр флаш холбоод өгдөл хэсгээс USB диск etlog гэж ороод choose file гэдээс одоо флаш дискнээс мэдээллүүдээ зааж өгч оруулна. Одоо etlog өргөтөлтэй одоо энэ дата өргөтөлтийн файл зааж өгнө флаш дискнээс. Одоо F диск гэдэг бол энэ дээрээс etlog гэж юм дата өргөтөлтэй файл. Энэ файлаа зааж гэнэ хүмүүсээ онцлогтой байл. За тэгээд өгдлүүдээ ингээ оруулах гэдэг мэдээллүүд оруулчихна. За энийг бол 35 өдөр байхад л өргөттэй хангалттай. За өөрчлөх юм бол 40 өдөр юм сүүлийн 40 өдөр авах шээ. За энийг бол нэг хөрвүүлээд багшаа 35 өдөр. Тэгээ өглийг оруулах гэдэг уншаад өглөөд нь орж байна. За сүлжээний өгдөл бол энэ etlog гэдгийг нь ерөөхдөө энэ гэдэг нь болохоор энэ сүлжээний өгдөл. Сүлжээгээр татсан мэдээлэл өглийг оруулахтай. За ингээ өгдлүүдэд оруулчаад ажилтны хэсэг рүү орж нэрийг шивж өгнө. Одоо энэ ID нэг дээр хэсэг нано гэдэг ч юм уу энэ 6 дээр туяа нарийн бичиг гэдэг чинь ингээд албан шалтай нэрийг нэгшиж зүгээр гэрэлээр Монгол. За ингээ бүх нэрүүдээ шигээд хадгална гэсэн. За энэ хэлц хэсэг дээр болохоор хэлцээр ялгаж ангилах ч юм уу. Одоо энэ зориг гэж юм байхад одоо энэ наран гэж юм байлаа гэж бодсоо техникийн алба ингээд хэлцүүдийн сонгоод хадгалж өгнө гэсэн. Ажлынхаа санхүүгийн алба ч юм уу. За шинээр хэлцүүлэхдээ шинэ одоо байхгүй хэлцийг шинээр үүсгэхдээ нэмэх тэмдэгэн дээр дараад хэлцүүдээ өсгөж байна. Одоо техник. За энийг бол техник хэлц гэх хэмжлэн гэдэг нэрүүдийн техник хэлц гэх хэмжлэн нэрүүдийн шигээд өгчихсэн. Тэгээ хадгална. За ингээд хэлцүүд үүсгэсэн үед энэ хэлцүүд нэмэгдээ ороод ирнэ. Эндээс хэлцүүдээ сонгож авах. За тайлан хэсэгт бол тайлангийн загварууд байгаа. Одоо энэ дээрээс болохоор хамгийн сүүлийн одоо жишээ нь сүүлийн 1 сарын тайлан гарч ирэх нь харж байна. Энэ дээрээс тайлангаа ингээд сонгож өгч болно. Тэднээс тэдний хооронд гэдэг. Эхлэх цаг нь болохоор энэ 1 сарын 2-наас 17-ны 1 сарын 2-наас энийг бол өөрчилж өгч болно ингэж. За эсвэл одоо энийг 05 гэдэг ч юм ингээд өөрчилж болно. За 03 17 оны дуус одоо тэднээс тэдний хоорондох тайлангийн зурсаад ингээд сонгож өгч болно. За ингээд энэ тайлангийн загварууд байгаа. Тайлан харах загварууд тийм ургаад. За тийм нэг загвар нь болохоор өнгөөр ялгаж ирсэн цагийг харуулна гэж. За энийг үзье.
За энэ нь болохоор за энэ тайлангийн зурсан энэ за 0 гэж 1 сарын 1-ээс. Тэгээ тийм загвар өнгөр болох тайлан тийм загвар гэнэ үзье. За энэ дээр болохоор одоо энэ бат гэж үний цаг болоо ирсэн цаг явсан цаг ингээд бүх одоо чинь сүүлийн 1 сараараа өдрөөр тусгаар дийлэнх тайлан байна. За эндээс болохоор 31-ний мегамар гараг ирсэн цагны 0846 явсан цаг нь 20 цаг 41 минут. За энэ тайлангийн харсан зурвас нь болохоор 1 сарын 1-ээс 2 сарын 2-ны хооронд сүүлийн 1 сарын тайлан харсан байна. За эндээс болохоор ногоо нь болохоор өглөө оройдоо бүртгүүлсэн цаг гэсэн үг. Ерөнхийдөө сайн байна гэсэн үг. За ягаан нь бол жоох хангалттай байна гэсэн. Өглөө оройд аль нэг нь бүртгүүлээгүй гэсэн. Одоо энэ хүн өглөө бүртгүүлсэн байх ч тийм. Ингээд. Тэгэхээр ерөнхийдөө ягаан охин олон байна гэвэл өглөө оройд аль нэг нь бүртгүүлээгүй байна. Анхаарах хэрэгтэй гэдэг ойлгож. За энэ цагаан цэцгэртэй баасан гараг бямны үнгийн цагаан цэцгэртэй нь болохоор хоосон буюу огт бүртгүүлээгүй өдрүүд байна гэсэн. Энэ ажиллаагүй өдрүүд бүртгүүлээгүй өдрүүд. За буцах төвшин дээр дараад тайлан T2 загвар нь болохоор энэ зөвхөн бүртгүүлсэн өдрүүдийг шахаж харуулна. Дундаа одоо чинь 5 өдөр бүртгүүлээгүй байхад шууд чахаад хооснууд орохгүй гэсэн. За энэ одоо ингээд хооснуудын дундаа харагдахгүй байх шүү дээ. За тэгээд биднээсээ асах зүйлээ энэ утсаар авч болно. Facebook-ыг анаас тойроор мөргсөн ийм хаягаар холбож болно. Энэ бол бүрэн хатууд Монгол систем байна. Энэ тайлангийн боловсролтыг хийж байна. За биднээсээ T3 нь болохоор нэг өдөрт олон бүртгүүлсэн цаг харна. Энэ нь болохоор одоо цайны цаг ч юм уу тийм цайны цагаар орж харахтаа ч бүртгүүлсэн цагуудыг харах шаардлагатай бол энэ цаг маршилна. Тийм. За одоо энэ нэг хүн өдөрт одоо нэг 4 цаг бүртгүүлсэн бол энэ дээр ингээд 4 цаг гараад ирж байна. За T4 нь болохоор ээлж ажиллаж байгаа. Одоо өдөрт одоо жишээ нь олон бүртгүүлдэг ажилдаа 23 ирдэг, 23 явдаг тийм багш нар ч юм уу тиймэрхүү ажилчид бас зүгээр гэсэн. Тэгэхээр за энэ ногоон нь бол ирсэн цаг, яан явсан цаг байна. Одоо энэ үйлдвэрийн ажилч ч юм уу өдөрт олон ажилдаа ирж очдог тиймэрхүү үйлдвэрийн ээлжийн багш нар л тиймэрхүү ажилчид тохиромжтой гэсэн. За тийм таав нь болохоор тооцоолол. Энэ болохоор 5-6 төрлийн тооцооллыг нэг дор хийж гаргадаг, тооцоолол хийж гаргадаг тайлан байна тийм. Энийг бас нэлээд их одоо чинь сонирхдаг алгааны сонирхлон бод. Энэ T5 нь болохоор тооцоолол нийт ажилласан өдөр, ажилласан цаг, хоцролт эрт явсан минут, илүү цаг ажлын 9-өөс 18 цагийн орд тооцоолно. Цайны цагийн 60 минут автоматар хасагдахаар тооцсон байна. Тооцож харах. За T5 загвар. За энэ одоо чинь энэ бат гэж юм байлаа гэж бодоход альсан хоног нь одоо ингээд ногоон дэвсгэрүүттэй энэ яан дэвсгэрт нийлүүлээд 26 хоног болж байна. Альсан. За дээдлийн үнийх бол одоо ганаа гэсэн үнийх 4 хоног альсан. За энэ дэр нийт одоо ажилласан хоног нь 26 хоног, энэ хоног шинэх. Ажилласан цаг нь одоо энэ 9 цаг 42 минутаас 17:31-ийн хооронд 20-ний нэмээд хахад одоо чинь бүх 26 өдрийнхөө нэмэхэд нийт ажилласан цаг нь 222 цаг болж байна. Осролтын минут нь одоо энэ 9-өөс өмнө ирсэн өдрүүдэд тооцоолж байна. За ингээд явсан илүү ажилласан минутууд ингээд тооцож гаргаж байна. Эрт явсан минут нь орой одоо 18 цагаас эрт явсан минутуудыг нэмсэрч 670 минут. Хоцролт нь 9 цагаас хойш өглөөний 9 цагаас хойш минутыг нэмсэрч хоцролтын минут гарч байна. Илүү ажилласан цаг нь ажлын 8 цаг. Цагаас одоо хойш цагуудыг нэмж чад 26